Сайн байна уу? Яг энэ бичлэгний яг одоо яг хайрцагнаас нь задлах хэсэг яг эхэлж байна. Тэгээд хайрцагийн та нарт ингээ ойрхоноос ингээ харуулъя. Тэгээд энэ урдлынх нь яг энэ хэсэг дээр одоо яг гадных яг энэ хэсэг утасныхан тэгээд яг энэ лензийнхний гадуурхын дөрвөлж хэсэг тэгээд энэ ленз нь яг өөрөө нэг наашигаа юм одоо мэдрэгтгүүцээр ингэж хийгдсэн мэлээ. Тэр нь л надад юу гой санагдсан. Тэгээд яг артал дээр нь бол яг угаасаа Калифорнид дизайн гаргаад хятад ингээ өгсөрсөн гэсэн бичиг угаасаа байгаа. Яг ерөнхий бүх iPhone-ууд бол угаасаа хятад угаасаа өгсөрөгддөг. Гэхдээ яг 17 оны яг анхны iPhone SE бол яг энддэгт яг үйлдвэрлэгдэжсэн. Түүнээс жишээл бусад бүх iPhone бол одоо ингээ угаасаа хятад угаасаа үйлдвэрлэгддэг. Америк одоо модельтэй ч бай, Солонгос ч бай, Япон ч бай одоо бүх iPhone-ууд бүгд л угаасаа өгсөрсөө бүгд хятад угаасаа үйлдвэрлэгддэг. Тэгээд одоо ингээ 2 дахь жилээсээ одоо ийм хайрцаг нэмжиж гэх юм авсаархан одоо ийм ирдэг болсон байгаа. Түүнээс ч бол ийм том одоо хайрцагтай байдаг байсан. За тэгээд яг хайрцаг нэм жижигхэн болсон. Тэгээд уус дотроос нь хассан уус хоёрхан юм байгаа. Яг энэ power adapter болон энэ lightning чивч хоёрыг уус хасаад одоо ийм хайрцаг нэм авсаархан болсон байгаа. Тэгээд хоёр шалтгаанаас л болж одоо яг энэ үл одоо энэ шийдвэрийг уус Apple-с гаргасан. Номер 1 хамгийн том шалтгаан нь юу вэ гэхээр одоо энэ хоёрыг одоо дагалдуул шинээр одоо үйлдвэрлэх болгонд нүүрс төрөгч ялгаргуулалтын хэмжээ одоо гарна гэсэн үг. Тэгээд ядаж яг энэ хоёрыг одоо хасаад одоо тэр хэмжээг нь одоо багасгах байна гэсэн үг. Өмнөх жилийн iPhone 12 дээр энэ хоёрыг одоо байхгүй болгоснороо 2 сая тонн одоо хэмжээгээр нүүрс төрөгч ялгаргуулалтын хэмжээг одоо багасгахна гэсэн одоо тооцоог одоо яг хэлж ийсэн. Тэгээд яг 2 дахь жилдээ ингээд дахиад iPhone 13 дээрээ iPhone 13-ын загварууд дээр ингээд үргэлжлээд одоо ингээд гарч ийн. Тэгээд хоёр дахь яг шалтгааны яг юу вэ гэхээр угаасаа танд яг над шиг одоо энэ power adapter угаасаа байгаах. Дэлхий дээр яг энэс бол одоо жишээ нь 2 тэрбум ширхэг одоо байна гэсэн. Энэ нь бол яг одоо юуны тооцоог бол нэмэг байгаа. Third party буюу одоо 3 дахь одоо Anchor-ийн ч юм уу эсвэл одоо яг өөр юу ч үгүй яг одоо Apple-с гаднах одоо яг адаптер үйлдвэрлэдэг одоо адаптеруудыг л тооцоо зөвхөн яг энэ бол одоо 2 тэрбум ширхэг одоо хэдийнэ байгаа. Тэгээд энэ чихвчнийвд одоо чинь хэдийнэ 700 сая ширхэг одоо байгаа юм байл гэж хэлээ. Тэгээд тийм учраас одоо ингээд хассан. Тэгээд номер 1 шалтгааныг санаар ойлгосон. Ингээ 2 дахь жилдээ ууралж байгаа хүмүүс ээж магадгүй одоо миний одоо ягаад адаптертай ирдэг юм, ягаад чихвчтэйгээ ирдэг юм гэж хэлж магадгүй. Яг үүндээ цаана бол маш том шалтгаан та дэлхийн дулаар л одоо жишээ нь аль болох одоо ямар жоон ч гэсэн өөрийнхөө хувь хэмжээг одоо оруулж ийна гэж одоо баярлах хэрэгтэй. Түүнээс ч бол өсөж шалтгаангүйгээр одоо жишээ нь би ягаад энэ юм авч болдгоо ингэж одоо уурлаж болохгүй нэ шүү. Артлынх нь ингэ силийг нь авчлаа. Тэгээд яг ингэсээ задлах гэсэн чи яг энэ хэсэгт нэг барайдсан. Тинчэн яг одоо нэг юм юу ах шиг байлээ. Тэг жижигхэн тогтоосон юм нэг наас хэсэг ах шиг байсан. Тэгээд утас нь бол яг одоо яг энэ гарч ирж байна. Яг энэ дээдлийнх нь энэ дээр яг анх удаага л харж байна. Яг одоо ийм товчнуудын нэг одоо илтгэсэн яг ийм жижигэн логонууд ингээд наацсан байлээ. За тэгээд утас нь ямар ч байсан яг энэ. За тэгээд сая угаасаа би хэлсэн. Энэ угаасаа цэнэглэгч. Энэ бол яг цэнэглэгч нь ямар олдтой вэ гэхээр яг Lightning-аас одоо USB-C байгаа. Тэгээд USB-C болоод одоо 2 жил болж байна. Тэгээд хайрцгийн шиг тавьчих. За ингээд утсан. Pink өнгө. Тэгээд нөл нэлээд л гоё юм байна. Тэгээд хамгийн чухал хэсэг яг одоо наалтыг нь авах хэсэг л үүдүүл орцгоё. Тэгээд за энэ доотлынхаа цэнэглэгчнийх нь портон дээр нүртэл яг ийм одоо жижигэн лого байсан юм. Тэрийг нь би ерөөсөө анзаараагүй. Тэгээд уцаа хэдүүлээ шууд хасаач. За тэгээд ямар ч байсан тохироог нь хийчихэд би эргээд хүрээд ирье. За ингээд яг iOS 15 дээрээс ингээд яг сайн байна уу гэдээ одоо мэдлдэг ингээд ийм скрин болоо гарч ирдэг болсон. Би нэг таад яг харуулахад яг амжихгүй яваадсэн. Яг ингэж харагддаг болсон байлээ. Тэгээд яг утасныхын хувьд яг
Одоо чинь энэ талд яг нэг ширхэг одоо 5G-ийн антен байна. Яг энэ доор нь 2 ширхэг яг энэ 5G-ийн антен байна. Тэгээд энэ дээр болохоор яг энэ дээдлэлт нь дахиад 2 ширхэг одоо юм антен байна. Энэ доор яг энэ талд нь дахиад доор талд нь нэг ширхэг. Тэгээд яг эдгээр бол яг ингээ бүгд яг 5G-ийн антен. Одоо нэг антенаас гадна одоо яг таны яг одоо бүх мессеж бичих одоо дуудлага хүлээж авах гэд бүх юмд чи одоо яг энэ яг цагаан зураг асуудалтай холбоотой байдаг. За тэгээд iOS 15-ын ерөнхий бүх тохиргоог нь хийжлээ. Тэгээд яг энэ бол яг дагалдаж ирсэн яг үйлдвэрлэлийн систем нь бол яг 15.02 гэж гарч ирж байна. Тэгээд ерөнхий тэгээд сэтгэл гэвэл ямар ч байсан маш цэвэрхэн iPhone байна. Тэгээд их л цэвэрхэн болохоор бас ингээд бүх юм нь гоё ингээд шинээрээ болохоор одоо их гоё харагдаж байгаа. Тэгээд за тэгээд хэдүүлээ тэгээд бичлэгийнхаа яг дараагийн хэсэг рүү орцгоё.